Та бүхэнд орой мэндийг дахин хүргье. За аймагуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төслийн нөгөө сонгогдсон орон нутаг эмнэлгүүдийн жагсаалтыг гол нь харж байна. За тэгэхээр энэ дээр бол ангиллаа авч үзэхдээ бол одоо бүсийн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, за тэгээ сумын эмнэлэг гэсэн юм ангиллууд хийчихэд хамгийн одоо доор нь буюу нөгөө автомашины хөдөлгөөн ихтэй, за дээр нь одоо урсгал ихтэй, дээр нь бомтын харилцаа сумууд гэдэг дээр хоосон байгаад байна. За бомтын үндэсний хорог татан болгосон. Гэхдээ энэ үйл юг бол одоо сангийн яам хариуцсан явж байгаа эзэнтэй байгаа гэж би ойлгож байгаа. Тийм учраас энэ дээр одоо түрүүн бас байнгын орон дарга бас дурдах шиг боллоо. Монгол улсын гол импортыг хийж байгаа ганц мод Хашин Сүхбаатарын иргэн тойронд тэр бүс нутагт за бомтын ерөнхий төлөвлөлт гарсан байгаа. Тэнд дотор байгаа эмнэлгүүдийг тэнд одоо эмнэлгийн юм дээр энийг уялдуулж болох уу? Нэг. За дээр нь бол дараа нь орох одоо Өмнөгов аймгийн 3 ТЭС сумын одоо эмнэлэг орох уу? За мөн Сүхбаатарын аймгийн Бичигт, за Ховд аймгийн Булган бомт дээр бол одоо бүтээн байгуулалт хийхээр хөрөнгө оруулалт шийдэгдсэн байгаа. Зүгээр эмнэлгийн нь бол энэ дээр суулгацсан байх шиг байна. За Сүхбаатарын аймгийн Эрдэнэ цагаан сум Бичигтийн бомтын талаар одоо судалж тийшээ эмнэлгийн төлөвлөлт оруулах ийм төлөвлөгөө байна уу гэдгийг асуумаар. Хариулт Чимбүрэн сайд. За тэгэхээр энд бичигдсэн зүйлээр зөвхөн 17 аймаг гэж битгий бодоорой. Энэ бол нийт Монгол улс даяар хэрэгжих төсөл. За харин тэр бомтуудтай холбоотой асуудал дээр бол хөгжлийн банкны барьцаанд байгаа эмнэлгийн барилга авах асуудлаа цагаан хад дээр яригдж байгаа шүү. Тийм учраас ингээд хийгдэж байгаа, барих гэж байгаа төслүүдтэй холбоотой энд нэр нь ороогүй. Тэгэхээр нөгөө бомтууд ялангуяа хүн амын төвлөрлөгтэй газруудыг шийднэ гэсэн үндсэн том зорилго 20 онд би тавьчихсан байгаа. Тэгэхээр аль болохоор энэ төсөл маань нөгөө юунуудтайгаа давхцах хөрөнгө оруулалт хийгдэхгүй байх ёстой. Түрүүн би хэллээ тийм ээ. Жишээлбэл одоо Ховд улсад сая барилгын том төсөл 6-8 сая долларын хөрөнгө оруулалт Азийн хөгжлийн банкаар хийцэн байхгүй юу? Тэгэхээр Азийн хөгжлийн банк Монгол улс даяар эмнэлгүүдийн барилга, тоног төхөөрөмжийн шаардлагыг их сайн судалгаа хийсэн юм бэл. Тэзүүтэй бүр. Хаана юу хэрэгтэй шаардлагатай байгааг тооцоолчихсон. Тийм учраас энэ тооцооллын дагуу нэмж барилга барих шаардлагагүй аймагуудын жагсаалтыг сая харуулж байгаа шүү. Ер нь бол бүх аймагт машин одоо явдаг эмнэлэг, тоног төхөөрөмж, хүний нөөц бэлдэх ажил бол жигд хийгдэнэ. Энд бол ерөөсөө аймгийн ялгаа байхгүй. Миний хэлээд байгаа гол зорилго бол ерөөсөө Монгол улсынхаа нутаг дэвсгэр болон болгоныг орхихгүй байх, эмнэлгийн тусламж хүрдэг байх, одоо Улаанбаатар хот руу ирдэггүй байх энэ тогтолцоог л аймагуудаар хийх л том зорилготой төсөл гэж ойлгохыг хүсье. Тулг гишүүн тодруулъя. За бүх аймагт хийхээс гадна эренблэх стол гэдэг зарчим яриад байгаа юм л да. Эренблэх дотроо бол одоо Монгол улсын импорт, одоо Монгол улсад валют оруулж ирж байгаа одоо гол аймагуудын сумууд, за дээр нь бол бомтуудыг харьцуулж. За мэдээж хэрэг одоо тэр эмнэлэг нэмж байгуулахад бол дэд үтсэн асуудал шийдэгдсэн байх хэвээр. Нэг бол одоогийн байдлаар санхүүжилтэнд шийдэгдээд төлөвлөгдсөн байх хэвээр. Энтэй уялдуулах хэвээр. Энтэй санал нэг байна. Зүгээр Чимбүрэн сайдаас тодруулахад цагаан хатан дээр ямар байрыг хөгжлийн банк ямар эмнэлэг байгуул, эмнэлэг байхгүй санагдаад байгаа. Зүгээр цааталт бол дулааны их усүр болсон шинээр бомтын шинэтгэлгийн хүрээнд баригдсан байгаа. Зүгээр тэр утгаараа Хашин Сүхбаат бомт төр бол магадгүй харин дулааны их усүртэй болж байгаа учраас эмнэлэг төлөвлөж болох уу гэж бодож байна. Цагаан хатан дээр ямар эмнэлэг байгуул, эмнэлэг байхгүй санагдаад байгаа юм. Байхгүй шүү дээ. Чимбүрэн сайд хариулъя. Эрүүл мэндийн банк бас нийтдээ 21 аймагт алан сумаар яваад үзсэн. Ямар боломж бүтээн байгуулалт хийж байгаа ажлуудын өр өгөөж нь ямар байна, хаана ямар боломж байна уу гэд. Тэгээд тэнд бол нэг судалгаа хийж байгаа зүйл нь говийн ижлийн барьсан барилгыг эмнэлгийн зорилтоор ашиглах судалгаа явагдаж байгаа шүү. Тэгэхээр тийм судалгаа тэр болохоор бол уг нь бол шууд цагаан хадад эмнэлгийн тусламж нэгсэндээ сумын эмнэлгийн хэмжээнд болгочих боломж байгаа юм байна гэдэг барилгын асуудалтай. Тэрийг аваад тэгээд эмнэлэг болгоё гэсэн юм санаачлага явж байгаа шүү. Гэхдээ одоогор яг бэлэн болчихоогүй учраас би танд шууд тэгнэ гэж хэлж чадахгүй. Ямарсан судалгаа хийгдэж байна. Тийм боломж байгаа юм байна. За энэ тулг сайд гэнэ нөгөө юу байхгүй юу? 50 зогсоол гэдээс шүү дээ. Тэр чинь хөгжлийн банкаар баригдаад тэгээ зээлийн төлж байхгүй төлж чадахгүй. Тэгэхээр
Тий, та тодруулах уу? 1 минут тулах шүү. Тийм. Тэгэхээр яг хөө хөгжлийн банкн дээр байгаа юм чинь бас цаг хугацаа алдсан шүү. Тэгэхээр бас их олон хугацаа орох бах. Зүгээр тэр судалгаатаа зэрэгцээд нэгэн тийм зээлийн хилцээр яригдж байгаа тохиолдолд энэ 17 аймгийн одоо олон бас харьцангуй олон тоотой эмнэлэг яригдж байгаа үед дээр нь Гашуун Сухад бомб дээр бас энэ дулааны их үүсвэр ашиглалтанд орсон байгаа учраас бас төлөвлөж өгөөч гэдэг хүсэлтийг л одоо яриад байгаа. Энэ бол зөвхөн Өмнөгов аймгийн асуудал биш. Энэ бол одоо Монгол улсын одоо стратегийн чухал ач холбогдолтой ийм бүс нутаг байгаамаа гэдгийг нашимт хэлэх гэсэн. За улсын хурлын гишүүн очрот